Сайн байцгаана уу хүмүүс? Сайн хамарцгаасан уу? Сайн хамарсан. За сууцгаая. За өнөөдөр бол 2019 оны 9-р сарын 1-ний өдөр. За одоогоос 5 жилийн өмнө бид нэр 2019 оны 9-р сарын 1-ний өдөр ээж аваараа хөтлүүлэн Эрдэм сурахаар сургуулийн басыг алхан орж байсан. Тэр цаг өдрөөс хойш өнөөдрийн хүртэл бид нэр 5 намар 5 аврыг үдэн өнөөдөр бүгдээрээ баг боловсролоо амжилттай дүүргэх цаг үе дээрээ ирсэн байна. За тэгэхээр хэдүүлээ одоо энэ үед 5 жилийн өмнөх 9-р сарын 1-ний өдөр буюу за бас анхны А усгээ үзчихсэн тэр дурсамжаараа бүгдээрээ аялъя. Тэг хүүхдүүд ээ. За тэгээ. За тэгвэл багш нь тэр үед бүгдээрээ тэр үеийг дуусж байгаа болохоор 2019 оны 9 сарын за 1-ний бодож төсөөлж хэдүүлээ. Дурсамжаараа аялнаа. За тэгээ энэ 1-ийн Д гэдэг ангид бүгдээрээ орсон тийм ээ. За ингээд 30 битэц анх 30 эсвэл нэг анги хамт болж исэн. За тэгээ найзуудтайгаа танилцж исэн үеийн тэр үеийн сэтгэл ямар вэ? За тэр үеийн сэтгэлээсээ ярих уу? За найзуудыгаа харахад ямар байсан? Энэ ямар хүүхдий гэдгийг яасан гинэ? Сайн таньж мэдэхгүй байсан уу? За тэгээд 5 жил нэг ангид байгаа танилцаад найзлж нөхөрлөөд ирсэн чи ямар байна? Тийм үү. За тэр үеийн дурсамжаар бид нар аяллаа. За тэгвэл бүгдээрээ хамгийн анх А усыг үзчихсэн үеэ нэг дурсъя. За А усгээ бид нар за эхлээд энэ юуны зураг вэ? За хаад нэг хэлдэ. Алимгээ хэлэхэд хамгийн гэхэнд ямар аваа сонсогдож байна? За тэгвэл энэ юу гэж уншихвэ? Барамл том яг ингээл 5 жилийн өмнө бүгдээрээ А усгийн анх үзчихсэн биш. Тэгээд тэр цаг үеэс хойш бид нар зөндөө их эрдэм мэдлэг дадал чадвар суралцаад өнөөдөр бүгдээрээ яаж гинэ? 5 дугаар анги буюу баг боловсролоо төгсөж улсын 3 шалгалтаа амжилттай өгөөд бүгдээрээ дунд ангид дэвшин суралцах цаг үе дээрээ ирсэн байна. За тэгээ энэ хугацаанд амжилттай суралцсан хүүхдүүдтэй бүгдэнд нь баяр хүргье. За одоо багш нь хүүхдүүдтэй энэ дурсамж хичээлийн дэвтэр өгсөн байгаа. За тэгэхээр бүгдээрээ дэвтрээ нээгээд За бид нар А усгээ эргэн сансан юм чи одоо бичиж мэдэх хүүхдүүд ээ. За тэгвэл одоо энэ дэвтрээ нээгээд за Монгол хэлний хичээл энд байгаа. За байна уу? За эндээс бүгдээрээ А усгээ бичье. За эхлээд том А усгээ. За одоо маш гоё бичдэг болсон багш нь бичгийг харна шүү. За маш гоё хичээгээд бичээрэй. Хатгаа ингэ төгсөө дунд ангигаа очиж байхдаа их таатай байна. Тэгээд энэ олон жилүүдэд Сумжтай ухааныг ойлгож өгсөн багштай талархмаар байна. За баярлалаа. Амин хэмээр агаас явахаар зааж өгсөн баярлалаа. Багштай ингээд 1-р ангиас 5-р анги хүртэл эрдэм ном зааж өгсөн баярлалаа. Ингээд тэгээд дунд ангид ороод ахлах ангид ороод хичээлээ улам их сураад тэгээд зорьсон мэргэжилтээр минь. Хаваа хичээл сахад нөгөө хэцүү ахтай гэж бодлоо. 5-р ангидаа өөрийн мэддэг болоод ирсэн чинь багштай тэр хичээлийг хатгуу сонсгийн үедээ багш нараа байсан. Нэг
За багш нь та нартаа зориулаад дурсамжийн дэвтэр дээр нь шавнартаа илэх сэтгэлийн үгээ захаа болгон бичиж үлдээсэн байгаа. За сайн байна уу хайрч шавнаран минь. Та нартаа Монгол анхны баярын мэндийг хүргэе. 2019 оны 9 сарын 1-ний налгар намрын тэр нэг өдөр аав ээжийнхээ гараас хөтлөн эрдэм сурхаар зорин ирж байсан бяцхан шавийн хаан анхны багш нь болсондоо туйлын их баяртай байна. Та нар мань өөрийнхөө тавьсан зорилгодоо хүрч өөртөө сэтгэл хангалуун амьдрах бүхнийг зорж тэмүүлж бий болгож чадна гэдэгт багш нь чин сэтгэлээсээ итгэж байна. Эзэмссэн мэрэгжилдээ эзэн нь байж ээж аавынхаа чин сэтгэлийн хариуг барих эх орондоо ихийг бүтээх үн цэнтэй иргэн болоорой гэсэн сайхан өрөөлийг өргөн дэвшүүлье. Хайртай шүү шавнартаа багшаас нь хүндэтгсэн бага ангийн багш Дэн Антэнцэг. Төрхөн гарт минь уг холбох аргыг заасан багангийн багшаа баярлалаа балчин хам би чин бичиж сурлаа багангийн багшаа баярлалаа балчин хам би чин бичиж сурлаа багангийн багшаа би хайртай бодин санд минь тобод харгыг заасан багангийн багшаа баярлалаа балчирхан би чин бодож сурлаа багангийн багшаа баярлалаа балчирхан би чин бодож сурлаа багангийн багшаа би хайртай Сарулет минь зүүн шахарыг заасан багангийн багшаа баярлалаа